Өнөөдрийн хичээлээр сэлгэмэл хичээлийн агуулга нь сэлгэмэл үржүүрийн дүрм түүнийг бодлого бодоход ашиглах бактериал гэсэн ойлголтыг баттгах улам тооцоолох бодлогуудыг бодож сурахад орчно. Сайн байцгаана уу хүүхдүүд. За өнөөдрийн хичээлээр магадлалын эхний магадлал статистик гэсэн бүлэг сэдвийн эхний хичээл болох сэлгэмэл ба үржүүлэгч арчим гэдгээр баттгалын хичээл байгаа. За баттгалыг жишээ дасгалдаар ярилцъя. За эхний жишээ математик гэсэн үгнээс үүсгэж болох 9 усттай үг хичнээн ширхэг байх вэ. За 9 усттай гэхээр энэ математик гэдэг нь 9 үсгтэй. Энэ 9 үсгийг 9 лингийн оруулна гэж тооцно. За энийг тооцохын тулд үгийнхээ үсэг болгоныг нэгдүгээр байрлал болгоныг нэг хайрцаг гэж үзвэл нэгдүгээр байрлалгээд ингээд 9 байрлал буюу 9 хайрцаг болгож тооцъё. За ингэвэл нэгдүгээр байрлалд бол 9 үсгний аль нь ч байж болох учраас 9 боломж. Дараагийнх нь 8 эхний байрлал дээр нэг үсэг орсон учраас гэх мэтлэн дараагийнх нь бүгдээр ингээ буурж явж байгаад хамгийн сүүлд 9-р байрлалд нэг үсэг. За нийт боломжийг олно гэвэл эдгээрийг хооронд нь нөгөө үржүүлэгч арчмаараа үржүүлвэл 9 8 7 гэх мэтлэн 1 хүртэл. Тэгвэл энэ дараалсан 9 тооны үржүүр учраас нийт боломжийн тоо бол 9-ийн бактериал болно. За ер нь одоо энийг ингэж хайрцаг болгоогүйгээр 9 элементээс олдог сэлгэмлийн тоог олдог томьёогоор 9-ийн бактериал гэдээ олж болно. Гэхдээ үржүүлэгч арчмаа давхар одоо ойлгож явах хэрэгтэй. За жишээ 2 бүх цифрын ялгаатай 4 оронтой тоо хэд байх вэ? За ялгаатай гэхээр нэг орсон цифр дахин давтагдахгүй. Тэгээд 4 оронтой тооныхоо орон болгоноор нь хайрцаг болгочвол ингээд 4 хайрцаг. Эхний орондоор 10 цифр байгаа тэг орж болохгүй учраас 9 боломж байгаа. Дараагийнхтаар 10 цифрээс эхний орондоор 1 орон цифр орсон учраас 10-аас 1-ийг гасаад 9, дараагийнх бол 10-аас 2-ыг гасаад 3-ыг гасаад гэх мэтчлэн дараагийн боломжууд ийм байх юм. Тэгвэл нийт боломжийн тоог олно гэвэл нөгөө үржүүлэгч арчмаар энэ 4 хайрцаг тусварынхээ боломжийг хооронд нь үржүүлээд 9-ийг үржин 9, 8, 7-гийн үржүүр, 81-ийг үржин 56. За ингээд энэ хоёрыг үржүүлээд нийт боломжийн тоог олж болно. Жишээ 3. За жишээ 3 нь үзэг гэсэн үгийг энэ сумын дагуу за нэг үсгнээс дээшгээ уншиж болно, ихц уншиж болно, доошоо ийм дүрмээр уншина. Тэгвэл энэ дээр өгсөн энэ үзэг гэсэн үгийг унших боломжийн тоо нийт гэсэн үг үүсгэх боломж хичнээн бэ гэсэн бодлого байна. За энийг бодохын тулд эхний үү үсгээс энэ зэ үсэг рүү нэг боломж яг ихц уншигдэж байна. За дараагийн зэ үсэг рүү зэ рүү дамжих бол ингэж болж байна, ингэж болж байна. Ингээд нэг буюу 2 боломж. Дараа нь үз гэсний хувьд 2 боломж болчихлоо шүү дээ. За дараа нь үсэг рүү уншихаар энэ рүү бол энэ зэгээс ингэж уншигдж болно. Бас энэ зэгээс дээшээгээ уншиж болох учраас энэ гийн хувьд бол 2 боломж. Дараагийн энэ гийн хувьд бол энэ зэгээс доошоо, энэ зэгээс ихцгээд бас 2 боломж байгаа. За энэ гийн хувьд бол энэ зэгээс доошоо унших нэг л боломж. Тэгвэл үзээ хүртэл уншина гэвэл нийтдээ ингээд 2 2 1 нийт 5 боломж. Одоо Г үсэг рүү дамжих боломж бол энэ дээр эртэл 2 боломж, ахаад энэ дээр эртэл 2 боломж. Эндээс 2 боломж, эндээс 2 гээд нийтдээ энэ Г дээр бол энэ 2-ээс 4 боломж. За энэ Г дээр бол эндхийн 2 боломж, доошоо уншиж болж байгаа, ихц уншиж болж байгаа 2 боломж. Бас энэ Эгээс 1 гээд 5 боломж. За энэ Г дээр бол эндхийн 2 боломж, энэний 1 боломж 3. Энэ Г дээр ерөөсөө ингээд доошоо нэг боломж. Тэгвэл үзэг гэдэг бол нийтдээ 4, 5,
3 1-ийн нийлбэр 4 5 3 1-ийн нийлбэр нийт 13 боломж. Тэгвэл энэ үзэг гэсэн үгийг унших нийт боломжийн тоо бол 13. За ингээд иймэрхүү жишээ дасгалуудын батгалаар ажлын хуудасаар өгсөн жишээ дасгалыг энэ бидний тайлбарлаа саяын ойлгосонтойгоо уялдуулаад өөрснөө жишээ дасгалаа хийнэ. Ажлын хуудасаар өгсөн жишээ дасгалыг хийнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Цифр давтагдахгүйгээр зохиож болох 3 оронтой тоо хэд байх вэ? За энэ боломжийг олохын тулд 3 орноороо 3 хайрцаг болгоод. За 1-р орондоор 10 цифрээс тэг байж болохгүй 9 цифр. Дараагийн 2 дахь орондоор 10 цифрээс 1 нь эхний орондоор орсон учраас 9 боломж. 3 дахь орондоор эхний 2 доор 1 цифр орсон учраас 8 цифр. За ингээд бүх боломжийг олохдоо үржүүлэх зарчмаар 9-ийг үржих нь 9 үржих нь 8 буюу 81-ийг үржих нь 8 нийт боломжийн тоо 648. 3 оронтой цифр давтагдахгүй тоо 648. За жишээ математик гэсэн үгийг сэлгэж хичнээн ялгаатай үг үүсгэж болох вэ гэсэн бодлого. За энд үсэг орхихгүй нийтдээ бол 9 үсэг байгаа. 9 үсгийг одоо бүгдийн хооронд нь сэлгээд нийт сэлгэвлийн тоог олдог томьёогоор 9-ийн бактериал буюу нийт боломжийн тоо бол 1-ээс 9 хүртэлх натурал тооны үржүүр. За гэрийн даалгавар төгссөн жишээ үзэг гэсэн үгийг энэ сумын дагуу уншнаа. За энд эсвэл дээшээгээ эсвэл ихц эсвэл доошогоо гэсэн замаар нэг үсгээс нөгөө үсэг рүү дамжиж уншигдана. За нийт боломжийн тоог олохдоо үгээс З, З-гээс Е, Е-гээс Г нийт хэдэн боломж байна гэдгийг тооцоолоод тус үрд нь үз гэдгийг нэг боломжоор нь үзээ, үзэг гэх мэтчлэн олно. Ажлын хуудсанд өгсөн жишээ дасгал бол өмнөх жишээ дасгалуудтай төсөөтэй. За ер нь үржүүлэх зарчим сэлгэмлэр бодогдно. Жишээ нь 4 дахь бодлого бол сүүлийн жишээтэй адилхан төвөр гэсэн үгийг хичнээн янзаар үсгэж болох вэ гэдгийг эдгээр сумуудын дагуу дээшээ доошоо дунд сумаар заасны дагуу уншаад нийт боломжийн тоог олно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.